Улсын хурлын гишүүн мөнх очир сэлб туул голын орчныг сайжруулах төсөл боловсрууллаа. Тэрээр туул сэлб голын орчныг сэргээн сайжруулахын тулд бүгд найрамдах Солонгос улсын хам уран болон Чонгочийн голын хөгжүүлэлт тогтчулсан туршлагаас хуваалцсан байна. Туул болон сэлб голын орчныг сэргээн тогтчуулахын тулд үерээс хамгаалах, сэргийлэх, голын бохирдлоос хамгаалах, тогтвортой баталгаатай урсцыг ханган нийлүүлэх, голыг сэргээх их үүсвэрийг хамгаалах ажлууд хийгдэх юм. Дээрх зорилт нь бүгд найрамдах Солонгос улсын хам урныг сэргээхэд тавьж байсан зорилгоудын нэг юм. Манай сэлб болгон туул голын өнөөгийн нөхцөл байдлын хувьд үерийн хамгаалтын байгууламж хуучирсан, байгаль орчны дороотлын улмаас голын усны бохирдол нэмэгдсэн, гүний ус хомсдолтой зэрэг олон шалтгаанууд байна. Цаашид туул сэлб голын орчныг сэргээх асуудлаар улсын хурлын гишүүн мөнх очир хэлэхдээ бид нар өнөөдөр аливаа ямгийн төргийн шуурга хий гэж ярьдаг боловч цаашид одоо Монголынхаа үр сад одоо цаашид энэ нийслэлийн иргэдийг бий болох иргэдийг бас ямар эрүүл орчинд амьдрах уу те энэ улс хот маань бол ямар бас нүүр царайтай болох ёстой вэ гэдгийг бол бас бодох ёстой л да. Төргийн шуурга хийж болно. Гэхдээ энийг бол өнөөдөр танаас сонсож байгаа ер нь бол 40 жил анх санаачлаад хийгээд ихэснээс хойш 40 жил ингээд тасралтгүй тогтчлт хийж, тасралтгүй энийг бол шинжилж явж байгаа. Энэ бол цаашдаа энэ хотынхоо иргэдэд ямар их сайхан нөлөө өгж байна. Уур амьсгалын тэр одоо эрүүл саруул байхын одоо тэр ураа саний хэлж байна л да. Нийгэмд бол нэг том үр дагавар өгдөг. Хүн болго эрүүл болохыг хүсдэг. Энэ сайхан орчноо дагаад хүний бас сэтгэл хөдлөл сайхан болдог. Энэ хотын иргэдийн өөрсдийн хоорондын харьцааны хүртэл өөрчлөгддөг гэж байна. Энийг бол батлагдсан. Тийм болохоор бид нар бол Улаанбаатар хотын маань өнөөдөр бас ийм бас нэг орчинд амьдрах болцоо. Тийм болохоор тэрний цагийг бол бид нар наашаа хурдан татаж түргэсгэж тэрний бол ихтгэл эхлэх юмсан гэсэн ийм бодолтой яваа. Ер нь урьдчилсан байдлаар бол тооцоо бол за техник эдийн засгийн үндэслэл бол анхан шатных нь бол нэг 5 орчим тэрбум төгрөгөөр хийгдэх байх гэж би өөрөө үзэж байгаа. Манай судалгааны багийнх нь бол энийг бол нийтдээ бол нэг 10-12 тэрбум төгрөг. Мэдээж яриг нэг удаа хийгдэхгүй байнгын шинжил цаашаа явдаг болохоор тиймэрхүү орчин мөнгө бол яванд орох уу гэж тооцож байгаа. Тэгэхээр 5 тэрбум төгрөгөөр техник эдийн засгийн үндэслэлийг хийхлээр бол мэдээж хэрэг туул гол маань, сэл гол маань ямар дүр төрхтэй болох уу? Энэ хотын хөгжилд одоо ерөнхий төлөвлөгөөнд яаж сууж өгч одоо тэр бидний бариад байгаа гүүр, бидний бариад байгаа зам цаашаад барих гэдэг барилга байгууламж дэд үтс маань хүртэл одоо яаж уялдах уу гэдгийг хүртэл гаргаж ирэх ийм зорилготой юм байна. За тэд ер нь бол эхэлсэн цагтаа бол одоо барилгын эхлэхэд бол хамгийн түрүүнд мэдээж хэрэг бол туул сэлбэрийн дагуу байгаа дэд үтсийн асуудлуудыг шийдвэрлэж таарна. Тэр нь бол одоо энэ гүүр зам энэ газар доогуур явах барилга байгууламж тэрнтэй бол бохирын одоо шугамуд явна мэдээж хэрэг ус унар маань аль ямар хоолоогоор хаагуур явах уу гэх тэр бүгдийг бол шийдвэрлсэн байна л да. Дараа нь бол дээр нь та нар бүгдээ харж байгаа энэтэй адил ийм үзэмжлэлт ийм тогтчлтын ажлууд явна. Өнөөдөр туул сэлбийг ярихлаар бид нар бас юу л да та нарын асуудал тогтчлт гэдэг нь бол мэдээж харахлаар тогтчлт байгаа тийм. Ер нь бол тогтчлтоос илүү бол тэр барилга байгууламжийн асуудлууд нь чухал. Миний яриад байгаа дэд үтсийн асуудал тэр туул голоо сэргээх одоо сэргээх гэж нэр яваад шүү дээ төсөл дотор. Тэгэхээр яагаад сэргээх гэдэг нь хүн болгон хэлж байгаа. Өнөөдөр туул гол маань усан татраад байна тий. Ус нь одоо юу гэдэг урсцанд багасаад байна гэдэг. Тэгэхээр тэр бүгдийг бол буцаад сэргээх зорилготой. Анх одоо тэр ярьжсэн бид манай хотыг бол байгуулж исэн хүмүүс маань бол анх тэр эртний л ярьжсэн усан сан одоо гадаргуу усыг ашиглах, ундны усандаа бол гадаргуу усыг ашиглах, ахуйтай хэрэглэх усыг бол тийм усан сан байгуулж байгаа тэндээс ашиглая гэсэн ийм санааг бол хамгийн дөрөнд оруулж мэдээж ярих гашууртын дээрээс тэр усан сангийн асуудал яригдана. Тэгээд тэрнээс доошоо бол цэвэрлэх байгууламж хүртэл одоо туулын хэмжээнд бол тийм цэвэрлэх байгууламжийн хүртэл шинжлэх энэ бүх энэ дэд үтсийн одоо барьсны дараа тэр орж ирж байгаа цэвэрлэг бохирдсон тэр усыг цэвэрлэх мэдээж хэмжээний тийм том байгууламжууд бий болох ёстой. Тэгэхээр энэ бүгд л орж байгаа. Тэгээ энэний бол хөрөнгө оруулалтын хувьд бол одоо хэлэхэд бол төвөгтэй юм л да. Юу гэхээр техник эдийн засгийн үндэс гараад наривчилсан тооцооноор хийгдэхлээр хэд гарах юм бол анхан төсөөллөөр бол нэг 700 орчим тэрбум төгрөгийн шаардлагатай гэж үзэж байгаа. Мэдээж хэрэг энэ бол нэг 5 за доодох нэг 5 жил тэгээд нэг дараалал дэвэл одоо та нар сонсоо өстэй 40 жил бол дараалал энэ технологийн шинжилгээтэй холбогдуулаад бас шинжилэл явж байгаа юм байна. Тэгэхээр бид нар ч ихэнхдээ ингээл цаашаа явах болов гэж бодож байна. Ер нь бол 12 онд бол энэ туул сэлбэрийн төслийг бол хэрэгжүүлж эхлэх техник эдийн засгийн үндэслэлийг хийж эхлэх шаардлагатай юм байна гэдэг ийм зорилго тавиад бид нэр их хурлд бол асуудал оруулаад нэг 5 тэрбум төгрөг бол төсвөдөр тавиулахар болоод байгаа. Тэгээд одоо хилцүүлэг нь явж байна. Тэгээд гишүүд маань бол ирэх биш бол энэ асуудлыг бол дэмжиж байгаа.
та нар мэдж байгаа их хурлын 36 гишүүн бол гарын үсгээ зураад дэмжигдсэн байгаа энэ төслийг. Тийм болохоор энэ асуудал бол шийдэгдэх байхаа. Тэгээд ойрын ирээдүйд бол манай нийслэлчүүд маань энэ сайхан орчинд одоо эрүүл сайхан орчинд амьдраж одоо чөлөө цаг өнгөрөх болов уу гэж бас бодож байна. Ер нь зөвхөн солонгос хэлгүүгээр олон орн бол ийм тогтчлтын ажлыг бол хийгээд байгаа л да. Тэгээ мэдээж ирэл бол хаана нэхсэн гэдгийг би бол одоо тодорхой хэлж мэдэхгүй. Хятадын хэд хэдэн хотод бугтыг ч үзсэн би, Фушан хотыг ч үзчихсэн. Хойшоо тэр мөгдөн харбын нэгч үзсэн. Нэлийн олон тогтчлтууд хийдэг юм байлээ. Бээжинг ч гэсэндээ хуучны тогтчлтууд байдаг л да. Эднийх бол 70 оноос эхэлж хийсэн гэж байгаа. Тийм болохоор энэ бол туршлага бол солилцоод мэдээж хэрэг эндээ санаа авах нь бол тодорхой. Гэхдээ энэ санааг бол бид нэг өөрсдөө төрүүлээ гаргацсан юм биш. Би бол бас дурдхан зүйтэй байх гэж бодож байгаа. Тухайн үед 2007-6 онд бол Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөлтийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Жанцан ах маань надад бол энэ хүмүүсийг танилцуулсан. Тэгээ одоо хоёулаа энэ ажлыг хийх зүйтэй юм байна гэж. Би тэгээд энэ ажлын бас нэг ард нь гарчих юмсан гэж явж байгаа. 한강은 원래 우리나라 최초부터 있던 걸로 알고요. 한강 бол урд нь юусаа ерөнхийдөө бол их жижигхэндөө тиймэрхүү гол байсан. Тэгээд манайх өөрөө энийг хүмүүсийн одоо маш их хөдөлмөрлөсөн өөр ачаар энэ өргөн гол болсон гэж би бол ойлгож байгаа. 상선이 좀 많이 왔다 갔다 하고 그땐 나루터라 그래서 배를 타고 건너 다녔잖아요. манай улсаас энийг ингэж хөгжүүлж эрэг орчмын одоо зөвхөн иргэдийнхаа төлөө амар амгалангийн төлөө ийм болгож өгсөн гэж би юм дээр уншсан. 나가기 위한 한강이 전에는 자주 넘쳤어요, 이게. 그러다가 치수사업을 해가지고 이게 지금 그리고 энэ урд нь болоод ерөөсөө ийм далан байхгүй байсан. Тэгээ далантаа болсоод далангүй байж та уснууд нь ингээд гол нь ингээд ишгээ бүр давж чад усны далангуус гарч ирээд хүмүүс бас энэгээр явах ямар ч боломжгүй хэцүү байдаг байсан. Нөгөө үер осон үед ч гэсэн энийг бас давж гарч ирдэг. Тэгээ тэрийг хэдэн жилийн өмнөөс ор нэм 3 шиг ийм том гуурс гэнэ л дээ ийм том сувг ийм хоолой байгуулсан. 사람들 Энэхүү төслийн гол зорилго нь туул болон сэлб голын орчныг сэргээн засварлаж, мөн иргэдийн амралт чөлөө цагаа өнгөрөх орчныг бий болгох зорилготой болохыг Улсын хурлын гишүүн Мөнх Очир хэлж байлаа. Улсын хурлын гишүүн Мөнх Очирын санаачлан боловсруулсан туул сэлб голын орчныг сэргээх төслийн техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулахад 5 тэрбум гаруй төгрөг зарцуулагдах тооцоо гарсан байна.